Өнгөрсөн улсын хурлын сонгуулиар ард түмний олонхын саналыг авч төрийн эрхийг бүхий шатанд хэрэгжүүлэх эрхтэй болсон ардчилсан намынхан ихэд бужигнаантай байсаар 4 жилийг артаа өгдлээ. Намын дотоод асуудалд сандал суудлын хуваарлалтай бусаа болж парагцууд хагаралдан хин хинийхээ дээр гарч эрх мэдлийн төлөө тэмцэлдэх нь тэдний гол зорилго гэлтэй. Анх 2012 оны сонгуулиар ерөнхий сайдаараа Алтан гадас парагцаар алтан уяыг сонгон ажиллаж байсан ч тун удалгүй намын дотоод хагаралаас бол засгийн газрын тэнхимээс сэлгэж сайдыгаа хүртэл огцруулаад авсан. Ардчилсан намын хувьд Алтан гадас шонхор Монголын ардчилсан холбоо зэрэг олон гаруун том болон жижиг парагцуудтай учир олон толгойтой мангасчиг зүг рүү зүтгэн эрх мэдэл шунлынхаа төлөө тэмүүлдэг гэж хэлж болно. Тэдэнд засгийн эрхэндэл гарч байвал сонгуулийн амлалт өнөөгийн эдийн засаг нийгмийн амьдрал огтхон ч хамаагүй бололтой. Тийм ч учраас ирэх 2016 оны сонгуульд луйрдад ч хамаагүй гараг их үгс зарим гишүүдийнх нь амнаас унаж, зарим нь намын хагарлаа өөрсдөө ойлгохоо болсон нь олон нийтийн сүлжээгээр зарлаад авсан. Иргэд итгэл нь алдарж байгаа ардчилсан нам ирэх сонгуулиар яаж гарах вэ гэдг нь сонирхол татаж байгаа юм. Манай намаа ирээдүйг тэтээдэг унтсан байх. Шударгаар явхад манай нам сонгуулиад чадахгүй. Ганцхан бидэд үлдэж байгаа арга бол сонгуулийг луйрдах. Сонгуулийг луйрд гаргах гэх юм бол сонгуулийг зохион байгуулах явцад оролцох. Яг үндэ нам яриад байгаа болохоос нам байхгүй болсон шүү дээ. Хамаа байхгүй болсон шүү дээ. Фракцууд гэдэг юм бий болсон. Ямар нэгэн фракц байх вэ? Одоо ашиг сонирхол нэгдсэн улсууд байгаа. Үлгэл дээрэмж байж байгаа. Одоо тэр зүйлдээ Онгой аймаг болж хувирч байна. Одоо удахгүй 13 дугаар зуун шиг Хэрээд мэргэд татар гэдэг юм л болох гэж байгаа шүү. Яг өдөр нөгөө төрийн эрх мэдэлч бизнес болчихлоо шүү дээ. Тэр бизнес тэр одоо компаниг эзэлж авахын төлөө Онгой аймагуудын тулдаа эхэлж. Одоогийн ардчилсан намын удирдлагуудыг гарч ирэхэд бодлого, үзэл бодол, мэдлэг, чадвар, дуршлаг зүгээр л хэрэггүй. Бүлэглүүдийн хоорондох ардчилсан намын удирдах байгууллагын худлах худалдаа болон хувираад байгаа юм а. Ардчилсан намынхан одоо өөрсдөө эд хагаралдааны үүсгэж эхэлсэн. Хоорондоо хагараагүй мөнгөж гүгөөгүй аймаг дүүргийн намын үүргэж алга болсон. Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд ардчилсан нам дотроо дажин гэхэд багадах, дайн гэхэд ихдэг хагарал тэмцэл өрсөлдөөн болж байгаа юм а. Дотроо хагараагүй хоёр ардчилсан намтай болоогүй дүүргүүд байтугай аймагуудж байхгүй байна. Тэд тамга тэмдгээ булаацалтаж байр савныхаа хаалгыг эвдэж нэр төртөө яваа нэгнийгээ сонингоор захиалга өгөн гүтгүүлж идэж ууснаа дуудалцсан шүүх цагдаагийн үдийг сахидаг болсон. Энэ бүхнээс их өргөж болсон ардчилсан нам дотроо үл ойлголцол алтан тушаалын төлөө дайцсан байдад ихтэй харагдаж байгаа юм. Хэдийгээр намын дотоод асуудал боловч нийгэмд ардчилсан намыг дэмжигчдэд сайхан харагдахгүй лавтай. Өдрийн тойд уян мэдээллээ.